Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлага дэмжлэгээр барьж байгаа Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн барилгыг эх оны 1-р сард бүрэн ашиглалтанд хүлээн авна. Ерөнхийлөгч хүрэлцэг 2022 онд холбогдох яамдаа хотын захиргаа сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачлага гарган бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм а. 2024 онд эхэлсэн барилгын нэг үе шат буюу Б блокийн санхүүжилтийг Монгол Улсын их сургууль гаргаж А блокийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа юм а. Б блокийн ажил эх сард дуусах бол А блок 70% байна. Зогсдбор барилгыг эх оны 1-р сард буюу Монгол Улсын их сургууль үүсгэн байгуулагдсны 85 жилийн ойгоор ашиглалтанд оруулна. Монгол Улсын их сургуулийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй оюуны томоохон хөрөнгө оруулалт болох бүтээн байгуулалтыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгахыг ерөнхийлөгч холбогдох яам сургууль аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад загсан юм а. Шинэ байрны тухайд бол нийтдээ ашиглалттай 6 давхар, за Б1 давхар, за техникийн давхар гэсэн ийм үндсэн өндөршилтэй. За нийт өрөөний хувьд бол лекцийн 150-аас 70 хүртэл хүний багт амжтай нийтдээ 6 томоохон лекц танхим бэлэн болно. Дээр нь Монгол улсад хамгийн том хууль зүйн төрөлцсөн номын сан энд байгуулагдах юм байна. За үндсэн хуулийн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2021 онд 104-р зарилгаар батлагдсан. Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн үйл ажиллагаа энэ байран дээр төвлөрнө. За мөн 38 ширхэг 25 орчим хүний багт амжтай семинарын танхимууд, за багш ажилтнуудын үйл ажиллагаа явуулах, практик сургалт, шүүх хуралдаан явагдах ийм танхимуудтай нийтдээ нэгэн зэрэг 1700-аас 2000 хүний багт амжтай ийм сайхан байр ашиглалтанд орох юм байна. 6 дахь энд барилгатай нэг зэрэг 2000 орчим хүн сургалт судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой. 150 орчим хүний судалтай 1, 120 орчим хүний судалтай 2, 70 орчим хүний багт амжтай лекцийн 3, семинарын 38 танхимтай. Профессор багш нарын судалгааны өрөө номын сан автомашины зохицолтой. Мөн ерөнхийлөгчийн зарилгаар байгуулсан Монгол Улсын их сургуулийн үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг энд байгуулахаар төлөвлөжээ. Б блокийн барилгын зургийг Нарлаг хөхий хязгаарлалтмал хувьцаат компани гаргаж гүйцэтгэгчээр Евроаз зам. А блокийн барилгын зургийг Бум асар хязгаарлалтмал хувьцаат компани түншлэл гүйцэтгэгчээр Happy Building хязгаарлалтмал хувьцаат компани ажиллаж байна.